Монгол Улсын соёлын урлагийн сургуулийн театрын урлагийн сургуулийн The Voice of Drama 2022 оны Монгол ардын дууны төрөл үүгээр эхэлж байна. Ингээд Монгол ардын дуу Сэндэр охин уралдааны оролцогч Гэрэл чулууны Анар Эрдэнэ. Театрын ардын хөгжмийн тавл Морин хуурч Бүрвсөрөн, Шанз, Айса, Лимб, Төгсбаяр, Ятга, Эрдэнэзул, Йоочин, Уран хишиг, удирдсан багш Бадарч. Цэвангийн хошуунд цэцэн залан гэдэг хүн гоо үзэсгэлэн төгөлдөр Сэндэр гэдэг охинтой байжээ. Сэндэр охин нас бие гүйцээд олонний анхаарлыг татсан сайхан бүсгүй болж охиныг эцэг их нь нэрд гарсан баян хүнтэй суулгахаар тохиролцсон байж. Харин охин хөгшин баянтай суухгүй гэж зүтгэсэн ч охины эцэг их хөгшин баяны эрхэнд орж ураг барилтахаар болжээ. Хөгшин баян залуу охиныг гомдоохгүй тулд тэрэнд торгоны сайхныг өмсгөж тосны сайныг идүүлж байлаа. Гисэнд Сэндэр охин хөгшин баяны гараас яаж мултрах вэ гэж арга сүйгчилж суухдаа цэцэн залангийн охин юмсан. Цэцэн эцэг их минь нинжин сэтгэлгүй нүд улаан мөнгө цагаан гэдэг эд шунхийн залан болсон цаг юм байна. Хараад хормогоо тосдог ээжүүдээ хөө торго дөрдөн хараад толгойгоо дэгдэг авуудаа хөө толгой янчаан хараад тоссоо давдаг ээжүүдээ хөө. Баянтай цагийг ажил барахвдэхүү цаас бүрэл баянтай цагийг ажил барахвдэхүү. Баярлалаа. Суман уртын дуу Жаахан шарга Давг сүрэнгийн Сугар Баатар.
1912 оны 100 Дарган гэнутг ганган уурын хөвөн дээр чөдөртэй мөрөнд тусчхаа тэмхлэд суусан нутгийн ард цэрэн норов дээр айлын бүсгүй ирээд та энд юу хийж байгаа нэ вэ гэхэд би амраг хайрт цэрэн ламыгаа хүлээж байгаа нэ бид хоёр энд болцсон юм гэж хариулж хад нутгийн бүсгүй тэднийх чинь отроор явчихаагүй билүү гэж хариулж байна. Тэгэхэд отроор яваагүй. Надаас холдуулж өөр хүнтэй суулгах гэж байгаа нь тэр. За би тэднийхээ ардаас мордъё доо гэж хөлөг мөрний шанцыг сорж хайртай бүсгүйхээ найран дээр очиж ийн дуулжээ. Амраг хайртайсан салж гуниж готрох үе байдаг ч хонгорхон тэрнийгэн аваад жаргах өдөр байдгийм шүү гэж амраг хайрт цэрэн ламыгаан аваад нутгийн зүг жолоо дарсан юм гэдэг. Баярлаа. Хотгоодын унага
Бат хуйгийн амар баясгалан. Монголын баруун хойд хязгаар хот хотын нутагт нэг адуучин нэр хонгор халзан хүлэг морьтой байсан юм гэдэг. Тэр хүлэг нь жил бүрийн наадмаар түрүү магнаа авч нутгийн ард олноо баясгадаг байсан юм гэдэг. Тийм болохоор нутгийн ноёд нь булааж аваад уралдуулж өөрсдийн нэр алдраа дуурсахыг хүсдэг байлаа. Тэгээд 25 наснда хошуу наадамд төрүүлсэн хонгор халзан хүлэг морийн нутгийн ноёд энэ явч жирийн хүлэг биш. Язгууртан хүндэл зохих хүлэг байна гэж булааж аваад хаандаа хүргүүлсэн юм гэдэг. Тэгэхт нь адуучин нэр хонгор халзан хүлгийн минь элдвэр битгий хараагаас айшилж битгий зовоогоос аяар гуйдаас мөрөөр нь л мөнх наслуулаасаа гэж хүсэж үлдсэн юм гэдэг. Харин хонгор халзан хүлэг нь холын хол газраас эзэн рүүгээ давхиад л хүрээд ирдэг байсан юм гэдэг. Ингээд адуучин нэр хүлэг морио дарсаж сонож дурсахдаа хот хоодын унаг дууг ингэж дуулсан түүхтэй юм гэдэг. Хот хоодын унаг нөхөө хонгор халзан зүстэдэ 25-ны найранда хохон цоллыг олсимаа уннагнасанда уйуусан тагнасанда данхуусан доолон хушуунаданда доолон удаа төрүүлвэ. Алтын амгагийн аммын таруулж татараа ар сайхан зоогийн аяар гуйдараа мөнгөн амгагийн мөрийн таруулж татараа мүлгүр сайхан зоогийн зөөлөн гуйдараа. Баярлалаа. Дөвчин унзад төдвийн намсраа. За та бүхэндээ Дөвчин унзад дуун дээр хийсэн багахан судалгаагаа танилцуулъя. За энэ дуу Эрдэнэзүү хийдийн унзад Вааша хүүгийн талаар гарах бөгөөд Вааша хүү цагаан шүхэрт номын эхлэл болон төгсгөлт хэлдэг жалваа гэх уншилгыг хайртай бүсгүй жалмаагийнхаа нэртэй андуурч хэлснээр хурлын номын дэг жайгийг сахиулдаг гисгүй цолтой ламд шийтгүүлжээ. Энэ үйл явдлыг ард түмэн тэр аяараа мэдсэн болохоор Вааша хүүг садар лам химэн юу гадуурхаж жалмаа бүсгүй ч гэсэн нийгмийн дарамт чахалт маш ихээр ирж байсан болохоор Вааша хүүгээс холбоо таслахаас өөр аргагүй болсон гэдгээ. За ингээд эмгэнэлт үйл явдлыг хошин байдлаар илэрхийлсэн Дөвчин унзад дууга та бүхэндээ төлөвлүүлье. Сарлайлжигэн ишин чангана
Эрдэнэ ширэтэн дөвчин онцод тийш нь чангаана Элс боллоод махан хаан барвиг чангаана Ашаку Эрдэнэ мэт чаламахухан элэг зүрхийг минь чангаана Сарылжигнэ уротишин чангаана Бурхан ширэтэн дөвчин онцод зөвтишин чангаана Бурууда бүтсэн элс манхан барвиг чангаана Вашаку бод сэтгэлд жаламахухан Бодол санааг минь чангаана Цангаавад цохиогсэн дэншгэ алдваагүй Цагаан шүгэртэй ихлэх гисэн жалмаа гिचгүй Цаанан суусан залууд нар инээлтэд гарваахөө Вашаахөө цаазыг барьсан гэсгүй ирээд цангамн булаагаад уйлуулваахөө Сараад морта сундуй залсан хүү Садруудад буудруулад ирж байваахөө Саач хүүхэн сайхан хүүхэн гисэр байтдахөө Вашаахөө сайхан төрсөн жалмааг минь салгаж аваад явчихлаа Баярлалаа. Гандан уулын цэцэг. Уралдааны оролцогч Ган тогтхын Отгонбат. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ Гандан уулын цэцэг хэмээх дууныхаа нэгэн түүхийг ярьж өгье. Энэ дуу 19-р зууны сүүлчээр дааг хүрээнд гарсан гэдэг. Гандан уул гэх эмэгтэй 1940 оны хүртэл Улаанбаатар хотод амьдарч байж. Богд уулын зайсангийн ам нар хаждын сүмд одоогийн хөдөө аж ахуйн их сургуулийн тэнд 1939 он хүртэл байрлаж байж. Нар ажлын сүмд олон хөгжимчид байсны нэг хөгжимч нь Гандан уул юмсанжээ. Гандан уул уулнаас өнгийн цэцэг түүж цүмийнхээ гадаа тарж ургуулах дуртай байв. Энэ үеэр Гандан уултай нэгэн залуу дотносож танилцаад бүр хамтран амьдардаг болов гин. Төд удалгүй Гандан уул хөл хүнд болж түүний би өдөр ирэх тусам хүндэрч байв. Гэтэл өнөөх залуу Гандан уулын би ихэд хүнд байхад түүнийг орхиж явж ойр хаваар нь үзэгдэхэ болов. Ингээд Гандан уулын тарьсан цэцгүүд ургахаа болж гандаж хорчиж эхэлжээ. Үүнийг харсан Гандан уулын цэцэг нь ганднаач гэж санссангүй дээ. Ганихарсан хоёрын сэтгэлийг гажнаач гэж санссангүй дээ хэмээн дуулжээ. Энэ цагаас хойш энэ дуу олон жил үргэлжилж олон бадаг болсон юм гэдэг. Гандан уулын маань цэцэгийг ганданаач гэж сансангүй дэхүү гани харсан хойо зэтэглигэ
지나치게지 알산승 위대고 오딩에만 야가 제책이게 옴나나치게지 알산승 위대고 오지르상 허여 제택이리게 위드나치게지 알산승 위대고 세디빙 어디만 오산에 샘질지고 그로 나노다고 세티길 테하리타 군니 우르차맥 septine çigeci Alisan guideko Alisan guideko Баярлалаа. The Voice of Drama 2022 оны финалийн шатны Монгол ардын дууны төрөл үргэлжилж байна. Ингээд Монгол ардын дуу Сэрсэр салхи. Уралдааны оролцогч Пүрэв доржийн Эхэр баяр. Баярлалаа. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Та бүхэндээ Сэрсэр салхи дууны бас нэгэн номгийг ярьж өгье. Эртээ цагта бөөр нуурын хөвөөнд цэцэн цам баяны баг охин хулангоо аав ээж хоёрынхон амин эрдэнэ болж мэндэлжээ. Хулангоо өсөж томрохын хэрээр үдсгэлэн гоо төгс төгөлдөр сайхан бүсгүй болж 18 нас хүрч нутаг ус аав ээжийнхэн хайр хүндэтгэлийг булаасан сайхан охин болж байна. Хулангоогийн баяр баясгалын нэгэн хэсэг нь ган төмөр гэж нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой сайхан залуу байж гин. Тэр хоёр баг балчир наснасаа л тоглож, наадаж өсгөөсөн болохоор бие биендээ дасаж улмаар хайр сэтгэлийн холбоотой болсон юм гэдэг. Ган төмөр хулангоогоо дагуулад номхон цоохор морио унаж салхи татуулсаар давхиж хулангоогийн тас хар гизгийг жавар салхи элбээд авахд улам бүр үдсгэлэнтэй харагддаг байлаа. Нэг өдөр хулангоо дээр ган төмөр нь ирсэнгүй. Оронд нь нэг захидал ирснийг нээгээд унштал 2 жилийн хугацаатай цэргийн албанд явхаар болсноо бичиж төгсгөлд нь чиний минь хацрыг жавар салхи элбээд өнгөрөх юм бол намайгаа байна гэж бодоорой гэж бичсэн байлаа. Ингээд хулангоо бүхэл бүтэн 6 жилийн турш хайртыгаа цөхрөлтгүй хүлээсээр эцэст нь аав ээж хоёрынхон ятгалганд орж улмаар лувсангийн хүүтэй хоримлохаар болжээ. Хормынхаа өдөр хулангоо уйлаад сууж байхад нь гинэтхэн жавар салхи хазар нүрийг нь элбэг шиг болсон ч тэр салхи аль хэдийнэ оройтсон салхи байсан юм. Ингээд хулангоо тунгалаг сайхан нүдэндээ гомдол дүүрэн нулимс мэлмөрүүлээд сэр жавар салхи нь салхилаад л байна даа хөө. Цэнгийн хур бороо нь туслуулаад байна даа хөө гэж дуулсан тэр өдрөөс хойш монголчуудын амандаан аялдаг сэр салхи дуу одоо хүртэл дуулагцаар ирсэн гэдэг.
саллих дадал байна хоона цэнцэн гинэ хорбо туслаад байна хоона жирэ жаваарасалих саллих дадал байна хоона цэнцэн гин хорбо туслаад байна хоона Өдөрдөн авах жаваарасалих дэд зүгээс хоона ухтан аудага жаваарасалих умарда зүгээс хоона эрен гардаг жаваарасалих дэд зүгээс хоона 임쟁가라다가 자와르사리흠 떨어주겠세 임쟁가라다가 자와르사리흠 떨어주겠세 호호호호 Монгол Ардын дуу дүүрэн зан. Уралдааны оролцогч Батулгын Сүхбат. Заан нь баруун үзэмчин хошууны олгоо голын хойд дээгүүр бүлээн хөндийгөр нутгалдаг шар тайж нар сумын уугуул хүн юм. Багын нэрийг нь дүүрэн дэлгэр гэдэг байсан бөгөөд 1850 онд шар тайж Донорвын гэрт мэндэлжээ. Түүний эцэг Донорв нэгэн үеийн цуутай бүх байсан гэдэг. Дүүрэн дэлгэр 20 дөнгөж шүргээд эр биеийн жавхаажиж хол ойрын олон найр наадамд төрүүлж ард олноо дүүрэн заан хэмээх хочтой болсон гэдэг. Дүүрэн заан дуун нь 1880 онд бараг хошуунд зохиогдсон бөгөөд яахаараа үзэмчин хошуунд бүхийн дуу барагд зохиогддог вэ гэж гайхвал тэр үед хорчны засагт бангийн хошуунд нүр их найр наадам болж тэр наадамд дүүрэн заан төрүүлснээр тэнд очисон үзэмчин ард нутгийн бөхөө багтан дүүрэн заан дууг зохион дуулсан юм санжээ. Алтын задығын хөө Қарине даға Кәғыл байна хөө Алысы хұшуни 허링 당긴 허르가 도슈는거 허름스거
айлаад байна хүү хоммин шүрээ айлаад байна хүү Монгол Ардын дуу Шархад уралдааны оролцогч Ган Дэлгэрийн Нямдорж. Хоочны их хүрээ буюу одооны Баянзүрх дүүргийн газар нутаг Шархад хэмээх уг газар нь их хэлмэгдүүлэлтийн үед олон лам хуургуудыг толгой дараалан цаазалж байсан газар бөгөөд гаднаас нь харахад олон лам нарын шар хувцсанд шаргалдаж харагдаж байсан учраас Шархад хэмээх нэрийг өгсөн бөлгөө. Уг газар хэлмэгдэж байсан нэгэн бандхүү ийн дуулж гинэ. Шархадны ман ингэрэ тэнэхөө шарасодон татад байнахөө шараурган амдо жүсгсөө эчигэ бодохоор дэндуннахөө цагаан хатны ман ингэр тэнэхөө цагаан содон татад байнахөө цагаан урган амдо жүсгсөө эчигэ бодохоор дэндуннахөө Одан хатны ман ингэр тэнэхөө одан содон татад байнахөө одан урган амдо жүсгсөө эчигэ бодохоор дэндуннахөө Баярлалаа. Монгол Ардын дуу Гоолинго уралдааны оролцогч Дорилог сүрэнгийн оюун жаргал. Тайзны ард орчин цагийн дууны оролцогчд маань бэлэн болж байгаарай. Төр улас үе мич тэмцэл бослог өрнөх үеэр амнаасаа хааштай гойлон зэнгэ агай хатан аргагүй мордуулжээ. Эр нөхрөө цагаамтны бослогт үрэгдсэнийг дуулаад
элдвтэй харц нь гунигаар бүрхчээ. Амаргийнхаа нутгаас холд зүрхлэлгүй алтан шарлын эргэж тойрсоор 3 таах жилээс хүрээ буцчээ. Энлэн шаналсан агай хатантан энхри гуайлын зангиасаа өөр хинтэж ярихыг хүссэнгүй. Ганцаардал санахын шаналлд автахын эрхэнд шанц хөгжмийн аялгаунд ингэж дуулжээ. Төр улас үе мич тэмцэл бослого. Баярлалаа. Монгол ардын дуу 4 настай халиун оролцогч Чулуун хүүгийн буян дорж Монгол ардын дууны хамгийн сүүлийн үзэлбэр байна. Үүний ард орчин цагийн дууны оролцогчид тайзны ард байраа эзлэн бэлэн болоорой.
хайрт хонгор сүрэн минь. Таагаар юу хийж явдгийг бол тоо. Баярлалаа. Voice of Drama 2022 наадмын маань Монгол ардын дууны төрлийн хүрээнд өндөрлөж байна. Монгол сая бодлогын сургуулийн хөгжмийн бодлогын сургуулийн үндэсний урлагийн техник ардын хөгжмийн тоол морин хууч бүрөөсрөн шанс айсаа дэвид төгсөөр ядагчин эрдэнэзод явчин уран гişиг тартаа баярлалаа бүхнээ уран бүтээлийн өндөр амжилтыг хүсээрээ. Ингээд хамтдаа орчин цагийн дууны төрлөө хамтдаа эхлүүлцгээе.